Сайн байцгаана үзэгчдээ. Жил Мадар цогт тавтай морил. Өнөөдөр ярих гэж байгаа махаа бол үнсэн цөлийн эсний шидэт гэдэг махаа ярих гэж байна. За тэгээ илүү төтөн оршилгүй шинэ орцгоё. Үзэлмэн гол дүрийн залуу үйл явдлаар эхэлнэ. Энэ хог шиг амьдрал нохоош үзэгцтэй талхаж гүйцэлээ. Сул орой бүхнэ гэдэг энэ бузын ертөнцөдөө би зүгээр л хөж байна. Яагаад гэвэл би сул орой очиад тэр үүнээс 100 жилийн өмнө нэгэн нууцлаг гэрэл дэлхийд бууж ирсэнээс хойш амьд амьтдыг дэлгэж эхэлсэн. Бүх амьд оршихуйн нутаг болсон. Цэнгэр гэдэг минь элсэн богон болж хөрсөн. Зөөхөн амьд үлдсэн хүмүүсийн хийж чадах зүйл бол өөрсдөө суурангуудыг босгох байв. Чи тэдний алах гэж байгаа юм бол үүдийг нэг бүсүү хаалчихгүй яасан юм. Энэс дээр жоохон манаа өрөөж байгаа ломддог хөнгөөс гардаг. Гэнт хэрэгтөө эсвэл оргодол аль нэг нь л байгаа. Үжирхээлэл зайлан хулгай. Миний харж байгаагаар чи бол аль нь ч биш шүү новшоо. Эдгийг хүсэж байна уу? Амны хэрэг үнэнд би бол хүн алаагүй л дээ. Яагаад вэ гэвэл зөвхөн шинцөө өвөл хотодод амьдардаг хүмүүсийг л хүнд тооцдог. Үүнд онцгой зүйл байхгүй. Хогийн савндал нэг хог нэмэгдсэн хэрэг. Миний юм хулгаалах гэж оролцсон хулга нь өөрөө хүчгсэн юм. Лижирио. Хэрв эрх мэдэлтэй нэг нь хүн юм бол тэгвэл сэрсэн нэг нь тэднээс дээгүүр зогсох бурхан байх болно. Дөнгөж нэг бяцхан хулганд бурханыг гомдоож өгчээ. Уучлаарай. Лижирио намайг хайлж байгаа сураг тараад байсан. Би энэ автобусын дээрс хийсэн дээ. Энэс яасан бэ гэвэл Лижирион гэдэг нөхөр нь энэ сайн ингээ өвчөж байгаа нэг хүн байгаа шүү дээ. Тэр хүний ах наахгүй юу? Тэгэж ойлгож болно. Тэгээд энэ ах нь одоо энэс өвшөө авч магадгүй болчихлоо гэсэн. Тэгээд ойлгож болно. Тэгээд цааш нь үргэлжлүүлэх юм. Хой дуусуу. Яагаад миний гар хүлээ? Эртэн хэлэхгүй яасан юм бэ? Бид хоёр нэг шалтгаанаар цугласан юм байна. Чамайг доохгүйгээр сайхан хандах байлаа шүү. Тийм биз. Гэхдээ чи хэдрүүлчихлээ. Хараал гэж чи одоо надад тоглоод байгаа юм уу? Би энд тэдний дүрсийг гэж үзэхгүй юмсан гэж ирсэн юмсоо. Би энэ хүртэл яах гэж зүтгэж ирсэн юм бэ? Хараал гэж яагаад бүгдээ өвшөж байна уу? Тэр бос хэрсэн нэгэн. Энэ бол хүчтэй хүснэ авдаг ертөнц. Тэгэхээр биний үхэл төсөөлөд үзье. Арай хүчтэй байсан бол ингэж үхэх боломжгүй байсан. Блэстер бүх зүйл болж хойсон. Энэ новшин ертөнцид ямар ч хамаа байхгүй. Би амьд үлдэх ёстой. Энэ цохилд дэндүү тод мэдрэгдэж байна. Биеэ минь бүхэн амьтан жижирхэлж байна. Энэ бол сэргэлт. Яг зөв чаддаг юм бол хүрээд үзэлтэй. Энэ юу вэ? Тэр эсний хорхоо тийм амархан устгахж байгаа юм уу? Жинхэнэ сэрсэн хүн гэдэг нь энэ байх нэ. Би юм хүчрэхийг сэргсэн хүнийг өмнө хідэж харж байсангүй. Энэ бол багийн ахлагч Жан Ямбом шүү дээ. Харагдаж байгаагаас их хүчтэй юм аа. Хүлээгээрээ миний гар хөдөлчихүү. Энэ нөхрийн зэрэг болон чадвар нь юу юм бол та цаялдаг манай нөхрөө жоохон шоолно. Үгүй зэргийн тэмдэг байхгүй. Тэр ч одоо сони юм би. Яагаад миний зэргийн тэмдгийг харахгүй байгаа юм бол хэрүүлэхэ болцоо харж арах нь аглагчаа тэгвэл энэ нөхөр яах вэ? Энэ чиг нь хайж хөр өчгөн шүү дээ. Хөөр химэн гарыг минь тастах шахсан байж үргэлж ийм л байх юм. Бис миний хүслээр
захирдан хөөдөлж байгааг харахад би аргагүй сэрэгдсэн нэгэн болсон байна. Гэхдээ тэд яагаад миний тэмдгийг харахгүй байгаа юм бол бодсон чинь өнгөн ч өөр юм шиг. Эсний өнгө таарч байна. Зэргийн тэмдэгний өнгөн сэргсэн хүний аяас чадварыг дагдаг юм билээ. Шидтнүүд нь цэнхэр байдаг. Тулааны төрөл нь улбар шар байдаг. Гэхдээ өөр төрлийн аяас чадвартнууд ховор байдаг. Элс удирдах чадвар гэж би хідэж сонсож байгаагүй. Зэргийн тэмдэг маань F зэрэг гэж гарсан ч энэ чадвар яг л төлийн хязгааргүй потенциалтай байна. Энэ хүч бүрэн минийх болох хүртэл би үүнийг нуух ёстой. Энэ бүхэн төл биш. Энэ ертөнд миний хайз явах болно. Энэ яалтчгүй хачин байна. Амьд үлдсэн ганц болохоор тэрүү хэтэрхий бодох хэрэггүй. Зүгээр тохиолдол гэлгүй. Үгүй. Энэ тохиолдол биш. Юу болоод байна? Энэ нүх чинь юу вэ? Нэрийг нь ч ядах та асуух минь яав да. Ямар ч байсан тэр залуутай дахин таарна гэж мэдрэгдээд байна. Та шинэ хэмжээл мадараа үзсэн. Үзэгч та нартай баярлалаа. Хаалгасан лайк сабаа дараарай. Баярлалаа. Дараагийн парт уулзах хүртэл төхөр баяртай үзэгчтэй. Бай.